Өнөө орой би Хонконг руу нисгэж байгаа. Тэгээд манай найз ундрахын зөвлснөөр Монголынхаа элчин сайдын яамд ирж үзэж байна. Тэгээд одоо дотгошоо орох чинь хамтдаа оръё. Сайдтай нас уулзсан бичлэг хийж болно гэсэн та бүхэн дээл идэх Монгол элчингээ харуулъя. Одоо камера эргүүлье. За гаднаа ингэж харагдах юм байна. Ийм гоё элчин юм байна. За манай хоёр энд явж байна. За соён бэлтэртэй. Чингийнхаа дайрыг үзсэн чинь гоё юм. Гадаа орчин ч гэсэн юм гоё ногоон. Замын хажууд барилт юм байна. Монгол гэр шүү дээ нэрээ. Элчингийн хашаан дотор Монгол гэр байна. Зя. Элчин маань ажилтай, сайдтай уулзаад явж байгаа. Гэхдээ бид хэдийг ороод сууж байгаарэ гэсэн. Ямар гоё юм бэ. За. Монголын нэг өдөр мөн үү? Ийм гоё. Бэнэн за. Нарасууч. Тэгээд нэг professional сэргээтэй манай хүүхдүүд идэх сурч яаж байна. Одоо 470 Өмнө жимээс хараагаа мэдгүй явсан. Библиэд Монголд 2 жилийн өмнө биелгэсэн. Тэгээд над дээр орж ирээд за одоо баахан сүм хийдэж шалт орж ирсэн. Би тэр нөгөө Монгол ганжуур чинь Тэсний явдаг шинжил манай түүхийн их сурвалж. Энэ зөвхөн сүм хийд байх шгүй. Яг л манай сүм хийдэг чинь уучлаарай буруу юм ярьж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол хадганд оргонд залцдаг шүү дээ. Тэгэхээр мөргөөд. Тийм шүү дээ. Ингээ баримттай. Энийг чинь болохоор монголчууд нь судлах хэрэгтэй байхгүй. Болдгосон бол энийг 10 жилийн сургалтанд орох хэрэгтэй байхгүй. Энд чинь бидний түүх бүх юм байгаа, соёл бүх юм байна. Тэгээ энийг тэрнээс хэлж байгаа, нэгдүгээр хэлж байгаад номын сонгууд, шинжилгээний академи. За их сургуулиуд бүгд нь нэг хувь өгсөн чинь 108 сайд бүх бүтнээр яг сайд дээр. Тэр нь бол тэр утгаар бид золж харах хэрэгтэй. Одоо ингээ дахиад энэ 50% хэлсэн бэлэн байгаа юм. Одоо энийг 50% Монгол явуулах гэдэг. Тэр үед нь мэдээ зарим дутуу аваагүй зарим 100 1 2 3 хийдэд өгөх бах. Гэхдээ гол нь энийг бол ихтэй сургууль 10 жилд ягаад ингээд яг сурах чигээр орох хэрэгтэй байхгүй. Энэ ч бол бидний хүүхдүүд бүх юм байна. Энэ яг хуучин Монголын гараа яг сайхан байна. Энийг бол давуу талын хүрээ Рагуйлера гэдэг энтхийн ерөнхий сайд нэрүүгийн зөвлөхөөс үе. Тэрний хүү локейшндаг одоо 97 98 өгөн Монгол судлаач үе. Тэр үний хувийн цуглуулж гарч ирсэн. Яахгүй ингээ Монгол ликтер яцсан. Яг монголоор энэ тийм сайхнаар байгаа. Тэгэхээр энийг бид бас судалж өөртөө уншиж мэддэг байх хэрэгтэй байхгүй юу? Тэр ингээд энэ бол ерөнхийдөө тийм сайхан. Уурж монголоор. Тий, яг уурж монголоор ингээ барлцчих гоё юу. Нэг сайхан хөтөл. Энийг бид бас ингээд нэг судлаад ерөнхийдөө нөгөө одоо ингээд энэ хэл амын элчиндээ нэг хувь болж авсан. Тэгвэл зөвхөн үгүй байсан. Ийм юу байгаа. Яг нэг номын гөнгөрөө хайгаад хийх гэдэг үзээд байгаа. Энтгэл байгаа нь надад таалагдахгүй. Тэгвэл энэ ч бас Монгол юм байна. Монгол хэл сайд юм байна. Арай нэг айтаа харуулсан. Тэгвэл энэ ил гаргахчуд энэ ч нөгөө термит гэдэг янз бүрийн нөгөө хорхош шав иччих гээд байгаа. Энэ болохоор термит хамгаалдаг тусаа бас сав юм. Бас. Тийм тэр би ингээд төр заяач чинь. Тэгээс мэдээж энэ судлын газар тавина гэж явах. Тэгтээ энэ сайхан нэг номын юу шкафт орж байгаа юм шиг залах гэдэг. За. Хамгийн уус. Энэ өмнөх 18 юм байл. Мэдээж энэ дандаа Монголын дандаа мундаг хүмүүс байгаа. Дөрвөн гадаад иргэн сайд байсан. Таны үед одоо 3 дахь дүүс сурнгаа байна. Тэгээд дандаа адил бишгаа жил сайхан гэдэг дандаа манай мундаг төмчл байсан. Хосоргоо 2 удаа байсан юм байлаа. За таны бол Нямдаваа сайдыг мэдэх бах те. Тэр Нямдаваа одоо энэ ганчгийн гамбод гэдэг энэ хоёр миний өмнөх энэ хоёр их сайд яг гадаад ямнаас бэлтгэсэн хинт хилтэй яг насаар энтгэхээр одоо хариуцсан ажиллаж байсан хүмүүс. Хоёр удаа хүүхдээс бол Майшир чинь зүгээр хэд сууж исэн баг. Юу аа. Омон дацангийн анхны 5-1 гэж. Тий, анх явж исэн баг тий.
Энэ хоёр яг тийм хиндийлэр гадаад ямар яваад мэрэгчлэр бэлтгэсэн хоёр байна. Гурдуудаа хэлсээр амьдарч байгаа зүйл чинь болсон. Энэ манай хэлсээр хамгийн одоо миний хэлж байгаа үгтэй юм. Энэ нэг ятган сургань хоёр зүг. Энэ зүг манай хэлсээр 3-4 байсан. Одоо ганц сонголтсон байна. Эцний маа барьц юм шүү. Бол хэлсээр амьдарч. Та нар мэдэх болох 60-аад он ч манайх нэг зураач нарыг айгүйх ингээд хэлсээр юмдрыг зурулж исэн юм ганц дээр очиж. Москва Бээжинд хэлсээр том зураг үзсэн чинь зөөгөө дижинэг зурсан. Тэр одоо тэр үедээ залуу зураач нарыг авч ирсэн. Энэ яг нэг бэлгийн юм. Энэ сайжрах нэг юм. Ямар гоё юм. Манайх нэг камераа туулж яваад байна хэлсээр. Энэ үгээс туур тавьчихсан. За мэдээж Монгол зэрэг зүгээр өөр нөгөө 19-13 дэж ирсэн. Одоо нэг эмхтэй хөлжтэй байгаа шүү дээ. Энэхээс гадна 5 орн манай хэлсээр 5 орн авсан суудгийг. Мальдив иргэж байна, Бангладеш иргэж байна, Шри-Ланкаг иргэж байна, Бутаны өнгөрсөн Монгол ирж байна. Энэ Балбой иргэж байна. 5 орн биднээс нийт 6 орн хариулсан суудгийг. За. Хэлсээр ямар хэвдвэл энэ бүхнийг яагаад тийш яцсан энэ нөгөө энтхүүд манай энэ гамдгийн бацаага ирээд бурхан багш юм хэлсэн юм. Тэрний их хувь нэг надад хэлсэн. За. Энэ өвдний өрөөнийхэн би яаж байгаа нөгөө мэлмигийн засуулаа жоохон тордоо тэгээд сүншиглэг бурхмуудаа иш залцсан. Зөв. За нэг мөрөгцөхөө хөгдөв. Тэгээд бол тийм ээ. Гэрэл манай аваач харан байх. Тэгээд дараа нь орой залчаад байгаа. Ястай гоё. Биш хотын хүртэл. Одоо тэгээд 50 гарахаар хүн чинь нутаг ярьдаг болдог юм байна. Ямар санд өрөнд нутгийн юм байх шүү дээ. Тарай таавал тарай. Манай ээж наашаа хотод тарай. Тарай төрөөс нь биш үү? Тэгсэн байл. Ийм өөр үедээ. Зураг авах. Тэр яг тэр өөрсдөө тогныхаа өгнө. Тэгээд за одоо би шинэ дэлхийн Монгол элчин дээр ирсэн. Тэгээд элчин сайд гам болтахтай уулзаад танилцаад тэгээд бид нарт өөрийнхөө ажлын байр, элчингийн үйл ажиллагаа, ерөн цаашдын алсын хараа энэ төргээд айгүй гоё юм тайлбарлаж өгсөн. Тэгээд би одоо яг оюутан болж байгаа хүүхдүүд мастер, доктор сурах гэж байгаа ч юм уу тийм хүмүүст одоо энтгэхээс ямар боломж байна те айгүй олон гоё тэтгэлэг хөтөлбөрүүд тэгээд айгүй олон боломж ингээд энтгэгт байдаг гэж юм. Тэгээд тэрийг ингээд тэр олгон хүмүүс ашигладаг. За энтгэхийг яг яадуу ингээд юм энэ төр гээд голоод ирдэггүй гэж байгаа байхгүй. Тэгтэл энтхийн одоо боловсролын систем нь бүр ингээд одоо бакалаврын диплом авчвал дараагийн Австрали руу, Англи руу хаашаа ч тийм ингээд явхад айгүй ингээд тулгац сайн юу болж өгдөг, суурь нь олж өгдөг. Тэгээ дээрээс нь тэтгэлэг айгүйх ингээд өгдөг. Бараг онгоцны зардлаас ихсүүлээд тэнд амьдрах сарын хэрэглээ энэ төргээд айгүй олон гоё юм өгдөг юм байна. Тэгээд гол нь яг жил болгон зарлагддаг тэр тэтгэлэг тамрагдах ёстой. За одоо би яг ингээд яг сайн тайлбарлаж чадахгүй магадгүй одоо элчингээс бүгдээрээ бүүнөр одоо сонсъё. Тэгээд энийг те одоо жишээлбэл яг дөнгөж 18 төгсөж байгаа хүүхдүүдтэй ч юм уу, удахгүй төгсөж байгаа хүүхдүүдтэй ч юм уу те боломж олгоо та нар минь сайн сонсоод аваарэ. Тэгээд миний бас энтгэхт аялсных бас 1-2 хүнд ч болов те ингээд цаашдын боловсролд нь хөрөнгө оруулах юм сайн мэдээллийг түгье гэсэн бас нэг тийм сайхан сэтэл байна. Тэгээд бүгдээрээ элчингийн яриаг сонсъё. За одоо тэгээд бүгдээрээ элчинтэйгээ ярилцъя. Тэгээд түрүүний миний тайлбарлсан гоё боломжуудыг яг мэддэг хүнээс нь сайн дэлгэрүүлээд сонсцгоё. За сайн байна уу та? Ингээд бид нарыг угтаж аваад ингээд сайхан тайлбарлаад тий одоо ингээд энэтхийн талаар тэгээд
элчин сайдын одоо алсын хараа гэх мэт их сайхан зүйлүүдийг сонсоод тэгээд одоо оюутан залуучуудад ер нь ямар боломж байна те энтгэг улсаас бид нар одоо юуг сурч авах ёстой гэдгийг танаас одоо ингээд сонсъё гэж бодож байна. За баярлалаа. Элсэд ямдаа зочлож байгаад баяртай байна. За мэдээж манай хоёр орн маань олон зуун мянган жилийн түүхтэй харилцаа холбоотой явж ирсэн. Монголчууд маань Наландагийн сургууль ирж суралцж ирсэн. Та нар сонссон бах манай Сүхбаатар аймагт ганг мөрөн гэж байдаг. Домог нь болохоор монголчууд дээр үед энтгэхээс буцахтаа ганг мөрнөөс ус аваач тэнцээ ягаад тэр хүндийд ганг мөрөн үүссэн юм байлаа гэх тийм домогтой байлаа. Тэр нь юу үзүүлж байгаа нөхөр манай хоёр орны хооронд оюун санааны хөрш бид тийм олон жилийн түүх харилцаа холбоог нотолж байгаа юм. Өнөөдрийн хувьд бол Монгол улс маань энтэх улстай дипломат харилцаа тогтоож 70 жилийн байгаа энэ жил яг тэмдэглэж байна 2025 онд. Тэгээд энтэх улс маань өнөөдрийн хувьд бол одоо хүн амаараа дэлхийд нэгт явж байна. Эдийн засгийн үзүүлэлтэд тавт орж байна. Ерөнхийдөө хөгжил бол хурдстаа хөгжиж явж байна. Боломж болцоо бол монголчууд бидний хувьд боломж болцоо айгүй их байгаа. За тэрний нэг жишээ нэхэд бол боловсрын салбар тийм. Энтхийн засгийн газраас жил болгон ICR гэж соёлын харилцааны зөвлөлийн хүрээнд 50 детгэлэг болгодог юм. Тэр детгэлгийн гол юу шаардлага нь болохоор ерөнхийдөө ангилтай байх хэрэгтэй. Тэгээд 10-а төгссөн байхад бол ерөнхийдөө болно. Материалаа одоо энэ энтхийн хэлтсэд яамны Улаанбаатар хэлтсэд яамны цахим хуудасаар онлайн бүглөөд тэгээ ярилцлаганд ороод тэгээд тэр бүх тэнцвэл энтх дээр нь бүх зардлыг даадаг. Замын зардлаас ахуулаад ирээдүйд сардаа нэг 180-аас 200-230 долларын хавцаа тэтгэл авдаг нэг хүүхэд сардаа. Энтгэд бол хоол хүнс харьцан хямдхан болохоор хангалттай зардал байна. Тэгээ энтхийн давуу тал нь юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр 3-аас 4 жил бакалавр нь 3 жил байдаг. Тэгээд хамгийн гол нь энэ үед сурж байхдаа 3-4 жил явахаар англи нь сайжирч байгаа хүн тийм Монгол хүүхдээ. Нөгөө талаас төгсөөд тэр хүүхэд Английн одоо хамтын нөхөрлөл гэж Commonwealth тэрний гишүүн орнууд болох Англи өөрөө Австрали, Канадад энтхийн диплом хүлээн зөвшөөрдөг. Тэр нөхөр энчээ 3 жил энтгэхэд суралцаад төгсөөд явж байгаа хүүхэд ирээдүйд цаашаа хөгжөөд явах, цаашаа ажил эрхлэх, боловслоо өргөжүүлэн магистр, докторийн зэрэгт явхад бол болцоо нэгж, бүрэн болцоод нэгж байгаа гэсэн үг юм. Манай элс сайдын яамны зүгээс бол мэдээж энэ бүх болцоог монголчууд айлхаар хүүхдүүд нь өргөн чөлөөд хамрагдаасаа энийг ашиглаасаа гэж зорж байгаа. Яагаад гэвэл бид энэ 50 scholarship-а тэтгэлгээ бүрэн хамруулж чадвал биднээс нэмээд 100, 150, 200 болох болцоо байгаа юм бидэнд бол энтхийн засгийн газар тэнийг болцоо байгаа юм. Тэгээд хамгийн гол нь энтх ер нь манай элс сайд нүс ирж байгаа энтгэж байгаа хүмүүс нэгэн тэрсний энтхийг зөв талаас нь ойлгоод хараад боломж болцоогоо олж хараад монголчууд биднээс энтгэхүүдэд хамтарч юу хийж болохоор байна, болцоо юу байна, их бол болон өргөцөө болон өргөн болцоогоо гэдгийг олж хараад зөвөр ингээд аваад нааштай бол бидэнд манай улсад маань манай хоёр орны харилцаанд байна их чухал хувь нэмэртэй байгаа. За тэр дундаа мэдээж боловсрол байна. За эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа байна. За тэгээ яриад зөндөө та нар одоо монголчууд мэдж байгаа газар нутгийн үйлдвэр гэдэг энэ маань өөрөө 26 он сүүлээр ажилд ороход төлөв ажиллаж байгаа. Нэгэн ажил орсон байхад бол Монгол улсын дотоодын газрын нефтийн бүтээгдэхүүний 75-аас 80% хангах тийм үйлдвэрийн тэр бол бидэнд бол том ач холбогдолтой чухал стратеги ач холбогдолтой тийм үйлдвэр болох юм. Тэрний хажуугаар биднээс бас IT Center of Outsourcing гэдэг том тийм IT-ийн төв одоо 17 дугаар хоолд баригдаад энэ жилдээ барилгын ажил дуусаад эх жилээс ерөнхийдөө үйл ажиллагаа эхлэх баг. Заашнд бас наримтлын Монгол энтэх наримтлын сургууль 10 жилийн сургууль баригдаж байгаа. Тэр маань бас хойдон жил 10 сар дуусах баг. Тэгээ ерөнхийдөө ингээд хамтын ажиллагааны төслүүд явж байгаа. Зүгээр элс сайдын яамны зүгээс бид бол боловсролын хамтын ажиллагааны их ашиглаж байгаа. Ягаад гэвэл энтхүүд нь өөрсдөө түүхэндээ Африкийн орнуудад 70-80 онд бол 10-20 мянган багш нар явуулж ирсэн, тусламж үзүүлж ирсэн юм лээ. Биднээс болохоор мэдээж манай болсон яам Монгол багш нарыг бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэр чинь зөв зүйтэй. Гэхдээ биднээс тэр багш нар сайн багш бэлтгэхэд 8-10 жил шаардлагатай болдог. Тэр хооронд хүүхдүүд хугацаа алдалгүйгээр энтгэж нэг ахиухан багш тооны багш аваачаад гол санаа нөхөр Монгол улсын орон нутаг бүх одоо ерөнхий болсон бүх сургуульд хувь биш улсын бүх сургуульд 1-2 энтэх багш аваачаач Монгол хүүхдүүд нь англиар чөлөөтэй ярьдаг. Тэнийгээ дагаад мэдээлэл авах хөгж өөрт болцоо тийм болцоо авах юм гэж хараад тийм санаачлагыг юм ажиллаа явуулж байгаа. Болж үл энэ жилдээ багтаагаад баримтчгаа бүрдүүлчихвэл биднээс хүүхдүүдээ бас англинд шууд унгаан англид энтхүүд байна өөрсдөө унгаан англитай улс. Тэгэхээр тийм англиний мэдлэгийг хүүхдүүд олж тийм болцоо байгаа гэж харж байгаа. Тэгээ цаашаа бол мэдээж газар тариалан дээр болцоо гэж харж байгаа. Уул уурхаагийн том болцоо байна мэдээж аялал жуулчлалын том байна. Энтхүүд бол одоо өнөөдөр бол дэлхийд
аяжуулсаар нэгт орж тоогоороо. За ковидос шатууд маань одоохондоо тооноор хязгаарлалт зарим газрын хаалттай болох шууд нэшлэгч байхгүй байгаа. Энтгүүд одоо ерөнхийдөө дэлхийд бол аяжуулсан их нөлөөлж байна. Зарцуулж байгаа нэг аяжуулч зарцуулж байгаа мөнгөний хэмжээгээр ч энтгүүд бол Англи, Америкчууд бас урдуур орж байна. Тэгэхээр энэ аяжуулсан урсгалыг явандаа биднес монголчууд энтхүүдийг Монгол руу чиглүүлэхэд авчвал бидэнд бас хэрэгтэй маа. Ягаад гэвэл 19 он жишээлбэл энтхүүд 30-аад мянган энтхүүд жишээл Казахстанд биднээс ойрхон Казахстан улсад аялсан юм байлээ. За нэг хүн энтхэн энэ аялал дээр явах дунджаар нэг 1000-аас $1200 зарцуулдаг юм байна. За тэрнийгээд 30 мянгадаа бодоод үзтээ. Тэгэхээр тэрний ач холбогдны үйлээд зөвхөн нөгөө юуны онгоцны билет, буудлын зардал тэрнээс гадна худалдаа авалт, хоол идэх идэх гэдэг. Тэгэхээр тэрнийг бас бид аялжуулчид өнцгөөс нь харуулах бидэнд ашигтай мүү гэдэг. Тэгээ мэдээж өөр одоо бизнес байна. За энтгэс цай гэж энтхийн дээр жилийн асаам цай гэж дэлхийд алдартай цайнууд байна. Тэрнийг монголчууд шууд аваад явал сайн чанарын цай уух болцоотой байна. За мэдээж цагаамуудаа энэ ч бол сайн басмачи тэгээд дэлхийд алдартай басмачи цагаамуудаа байна. Яг нэг 2-3 Монголоос 2-3 компани оруулаад ерөнхийдөө явж байгаа. Тийм баг руу ерөнхийдөө ажлууд явагдаж байна. Тэгэхээр болцоо л их байна. Тэгэхээр монголчуудаа энтгэхт эрэхтэй тийм боломж болцоог нь хараад зөв хараад ойлгоод энтгэх хүчүүдийг зөв ойлгоод харуул бидэнд их болцоогоо гэдгийг л гол одоо хэлэх гэсэн мессеж юм аа. Тэгэхээр та түрүүний нөгөө ярьснаас би ингэж ойлголоо. Одоо энэ оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөр 50 хүндээ ч хүрдэггүй гэсэн үг үү? Тийм. Манайх нөгөө хэлний шаардлага байхгүй. Хүүхдүүд нь англи хэлний шаардлага. Мэдээж үгдийн болцоотой чадалтайнууд нь бол жоохон Англи, Америк, баруун Европ гэл арай тийм өндөр хөгжингүй орнууд руу явах сонирхолтой байгаа. Хэлтэй устдаа хүүхдүүд явах сонирхолтой байгаа шиг байна. Миний санаал орон нутагт байгаа тийм чадaltaй боловсролтой хөөрхөн залуучууд охтууд ирээд энтгэхт 3 жил сураад явхад болцоо байгаа. Тэр ч утгаараа бид жил болгон 21 аймгийн засгаар нарт албан тоожуулаад ийм болцоо одоо ингээ энтхийн дэлгэм зарлагчлаа. Аймгаас та 1-2 хүүхэд хамруулчвал 50 хүрчих гээд байгаа. Тийм болцоо байгаа. Тэгэхээр биднээс тэр болцоо байгаа болцоогоо биднээс ажиллах хэрэгтэй юм. Тэгэхээр ер нь бүртгэлийн тэр юу айгүй амархан миний хувьд онлайнаар л бүртгүүлчих юм билээ. Тийм онлайн ороод ерөнхийдөө нөгөө ямар чиглэлээр сурах гэж байгаа юм, ямар сургууль сонгох юм гэд хэдэн тийм гол сонголтуудаа хийгээл тэгээ өөрийнхөө нөгөө 10 жил аттестат паспортын нөгөө мэдээлэл оруулаад ерөнхийдөө болчихно. Тэгээд ил сайд яамнаас дуудаа ярьцлага авдаг. Тэгээ ярилцлагандаа бол чөлөөтэй ярилцлага юм. Тэгэхээр англи гол нөгөө ярилцлагын юу гэхээр тэр хүүхдийн хэлний мэдлэгийг л ойлгох гэдэг байгаа. Тэгээд ирчүүл энэ ч их боломж болцоо байгаа. Энтхийн сургуулийн боловсролын систем нөр англи аюутай болохоор их сайн, суур сайтай мундаг багш нар дандаа мундаг профессор байдаг. Тэгэхээр тэр болцоог нь ажиллах хэрэгцээ бол үнэхээр байгаа юм. За. Тэг. Баярлалаа. Миний хас нэг албаа ясных биш. Гэхдээ би намаа нөгөө нэг хавтрын хүчтэй хаас хойш айгүй олон 45-аас 55 насны эмэгтэй хүмүүс их үздэг. Тэгэхээр тэр хүмүүс одоо яг хүүхэдтэй байгаа тий ач зээнэр нь яг тийм одоо оюутан наснд ирж байгаа ах тэгэд хоёлаас айгүй хэрэгтэй юм хуваалцсан байх гэж бодож байна. Тий баярлалаа танд.